дээр ороод бол яг энэ зураг л гарч ирж штэ. Энэ зурган дээр одоо бас энэ гидр системийн тушаанууд байна. Эдгээр одоо ямар үүрэгтэй энэ талаар бас ярил бол зүгээр юм байл. Энэ залуу зохион бүтээгч тэмцээн маань ялангуяа суралцж байгаа бидний мэдлэг чадвар боловсролыг өөрсдөө нь сорж тэгж хөгжүүлж өгдөгөөр хамаагүй онцлогтой. Тийм болохоор өөрийгөө сорих үүднээс залуу зохион бүтээгчд оролцсон. Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологийн сургуулийн оюутан их бэлхэн малчтын ажлыг хөнгөвчлөх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бага уурын тракторын ашиглалтыг сайжруулах үүднээс шанагт ачигч бүтээлийн санаатай манай уралдааныг зарж ирсэн юм. Атрын 3 дугаар аяны хүрээнд 8000 гаруй трактор Монголд орж ирсэн. Түгээмэл байдаг ногоон трактор. Энэ дээр бид нэр урд нь шанаг хийж өгөөд тэгээд гидрээр одоо юмыг өргөж хамж өргөж ачих ийм болгож арам хийсэн байгаа. Тэгээд бидний энэ хүн бүтээлийн маань нэг онцлог нь гэвэл уртлынхаа энэ шанагыг аваад одоо жишээлбэл бухалдсан өвс пресс ачих. Дээд ам нь бол ерөнхийдөө ингэж хавчиж өгөх зорилттой. Тэгээ газраас ингээ хавчаад дээш нь одоо 2 м одоогоор ямар ч гэсэн 2 м-аас дээш гэж үзэж байгаа. Энэ дүн бухлагч хоёр одоо нугастай трактор ерөнхийдөө ухарж ороод одоо хашааны дүмбч үед юм уу тэрлээ ухарж ороод доогуур нь ухарж ороод тэгээд өөд нь ингээ сэтэлж өг. Тэгээд нөгөөтгөө сэтэлснийхаа дараа нөгөөтгөө эргэж буцаж ороод урдуураа ингээ шууд ачаад ингээ зөвлөх боломжтой. Танаа шанаган ачигч хичнээн төрлийн үйлдэлийг хийхээр зохион бүтээгдэх гэж байна. Одоо бид нар ямар ч гэсэн эхний ээлжинд бүтгэж авахгаа одоо ямар ч гэсэн сэндийлээд тэгээд эргэж харж одоо ачаад зөөх. Тэгээд ойр орчмынхаа цасыг түр цэвэрлэх. Бухалдсан өвсөж хүн ингээд тэрж аваад ачаатай машин дээр гаргана гэдэг чинь бас их хүнд ажил шүү дээ. Энэ маань өөрөө шууд бухалдсан өвсийг очоод ингээд ганц савардаал тэгэл дээш нь ерөөсө боор дээр ачаатай машин дээр ч гэсэн гаргаад ингээд буулгаад өгчих боломжтой. Залуу зохион бүтээгч нэг араараа ингэж юу яадаг төрөлдөг шанахтаа зүгээр яг шанахтаа тэр бол ерөнхийд нь харсан л да. Тэгээд тэр би нэг дутагдaltaй тал нь юу гэсэн бэ гэхээр шууд шанаг болохоор хөрдөн чинь бас хатуу штэ. Бас их нягтрал ихтэй. Шууд шанаг болохоор шангаа гимтэх юм уу? Шанганыхаа одоо холбож байгаа эд ангиудыг гимтэх. Нэг бол трактор нь хүчрэхгүй байх тиймэрхүү магадлалууд гарсан болохоор би одоо яг энэ арын энэ 2 сэрийг нь болохоор машины нумаар хийгээд өгчий гэж бодож байна. Машины ном чинь хатуу юу бат бүх чанартай. Тийм болохоор ерөнхийдөө доогуур нь шургацсан л трактор маань өөрөө татч үзрэхгүй гэсэн зовлон байхгүй шүү дээ. Нэг одоо яг ингээд бодож явахд бол 30 см хүртэлх юуг бол хөрзөнг бол ямар сургалах вэ? Жишээ нь одоо энэ дээр бол хэвтэв шиг харагдаад байгаа байхгүй тэр. Нумаа бол босоо байралтай байх. Энэ маань багшаа өөрөө юу штэ. Энэ маань артлынхаа нөгөө тракторын өөрийнх нь андс өргөдөг юм гидр механизм байгаа штэ. Тэр гидр механизмаараа ингээд өөд нь өргөд аяны байдалд болгочих болно штэ. Ажлын байдал доош нь бол яг байгаа байхгүй. Хөрзөнгөө зүсгэхдээ хамгийн гол нь нүмчин босоо утга маягтай босоогоороо зүсгэх ёстой. Нөгөө бүтээлээс давуу тал бол ингээд зүсгэж хийцэн байна. Тэрнийхээ дараа уртлаараа авчиж болох юм тийм ээ. Давуу талын тэгж харж байна. Хоёр дахь зүйл болохоор би өтөг шавхаа гэдэг байгаа. Хуурай өтөг үү шавхаа болсон өтгөнд үү алинд нь яг ашиглах гээд байна. Алийг яаж ачих гээд байна. Тэр бол ерөөсөө хуурай нойтой хоёр бол тэртээ тэргүй сул юм чин уртлаараа түрээл уртлаараа хамаал ачиж болно шүү дээ. Дагтарцсан хатуу дүмб одоо ер нь ихэвчлэн өвөлжөөний хаваржааны хаашаанд гардаг шүү дээ. Дагтарцсан хатуу дүмбийг бол энэнгөөрөө ихэж хохолчаад дараа нь болохоор уртлаараа ачих тийм. Бид нар бол тэрийг одоо хөрзөн гэж нэрлээд амар тохлох. Дагтарцсан. За нөгөөх нь бол хуурай өтгийг бол заавал бид нар тэгж ачаад авах шаардлага байхгүй шүү дээ. Тэ хуурай зөвлөх гээд байна гэхээр ерөнхийдөө нойтон бороо ороод норцсон тийм өтгийг шавхайг л энэнгээр хөнгөвчилж ачих хэрэгтэй л зөвлөмөр. Тухайн юун дээр зорилго дээр яг тогтох хэрэгтэй байхгүй. Заавал одоо тэр өвсч бол нэг 20-25 кг л байгаа шүү дээ. Ухалцсан өвс. Тэрийг одоо ингэж ачаад чиргүүл дээр яачдаг. Чиргүүлээ яаж байрлуулах вэ гэхээр жоохон буруу тийш явчих гээд байгаа байхгүй. Зорилгоо яг л нэг юм уу хоёр зүйл дээр л тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй бол ийш тийш ингэж хэлчих гээд. Чиргүүлээ яаж байрлуулах? Ачих механизм дээр ярьж байгаа шиг байна. Ерөнхийдөө бол ачих механизм чи өөрөө ингэж очоод хадчих штэ. Тэгээ өөд нь яг ингээд тэг шимтэй гаргаад ерөнхийдөө бол машин дээр гаргачихсан л гэж машин дээр гаргахаар өндөр төргөн гэж одоо гидр механизм аа. Гамбат ч өгч. Тракторын чинь дугуйнууд том жижиг ба шүү дээ. Ууртай тийм тий.
Ягаад том жижиг гэдэг нь гэхээр миний ойлголтоор урууч гэж байна. Хойд дугуй том гэдэг чинь ажлын дугуй хойдлын дугуй байхгүй юу? Тэгээ одоо юм өмөргөд ингээд помо гэж байдаг шүү дээ. Тэднээс яадаг юм гэхээр хүндийн жин хойд дугуун дээр байдаг байхгүй. Ойлгож байна. Тэгээд уртлаараа өргөдөг. Гэтэл чиний чи бүрийн ухалдсан юм өвсийг тэр чигээр наавна гэж шүү дээ. Тэгэхээр энэ гол ачаал чинь хаана ирэх вэ гэхээр урд жижиг дугуун дээр ирэх гэдэг шүү дээ. 25 кг Тракторын чинь бухлаар нь ачна гэсэн шүү дээ. Тэгэхээр бухлаар нь ачна гэсэн үед тракторын жин те хаана байгаа хүндийн дөвн хаана байгаа те чи хөшүүрэг шүү дээ те. Трактор ч ингээ урагшаа унаад байх тэр тооцоог нь сайн хийх хэрэгтэй байхгүй. За. Тэгээд энэ заавал урдаа байх уу хойноо байх уу те. Тракторын чинь мотор бол урдаа байгаа шүү дээ те. Ачаална. Гэтэл чи дахиад уртлаас нь ингээд хүн өндөр юм өргөхийн тулд гараа уртхын те. Гараа уртхийг гэхлээр нөгөөдөг чинь яах вэ гэхээр хөшүүргээр их хүчүүлчлэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи энэ гараа солиод арталтай байвал ямар байсан байдгийг сайн бодож үзээрэй. Энэ дээр тооцоо хийж үзэх хэрэгтэй байхгүй. Ямар хэмжээний ачааг одоо энэ гараар дээшээ өргөхөд трактор маань урагшаа унахгүй байж болох вэ тий? Ямар урттай байх вэ гэдгийг сайн тооцож үзэж хийгэрэй. Гол дугуй чинь бол ажлын дугуй хойд дугуй шүү дээ. Урд дугуй болоод яах ёстой лээ? Залах зорилттой дугуй. Гэтэл чи урд дугуйн дээр ачаал өргүүлэх гээд байгаа. Тэргээ жоох механизмаа солиод тооцоо хийж үзээд яг ийм байх юм бол асуудалгүй юм байна. Тэдэн килограмм байх юм байна гэх нь солид боргоч өөрөө тооцоод өгч шүү дээ. Та бүхэн энд бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн явцад тийм ээ үр дүнг үзсэн ч үзээгүйч та бүхэнд маш хэмжээний мэдлэг тийм чадваржууд одоо үлдэх юм аа. Тэгэхээр ерөөс алдах юм байхгүй гэж би үзэж байна л да дотроо нэгдүгээр. Яг энэ зургаас болоо та нарын ярьж байгаа энэ байдлаар бол ерөөс яг инженерийн шийдэл талаас надад таалагдж байгаа нэг ч юм харагдахгүй байна л да. Тэгэхээр энэ дод зүгээр шүмжлээд ингээ яриад энэ хийц чи эн чинь болохгүй нэгэ ярих юм бол нэлээд зүйлүүдийг ерөнхийдөө магадгүй та нар цаг нарандаа баригдаад ерөнхийдөө санаагаа тусгачээ гэдэг ингээд зурагдсан байж магадгүй. Гэтэ яг одоо энэ зураг дээр бол ерөөсөө яг тэр инженерийн хийцтэй оновчтой байдлыг харуулсан юмуд бол харагдахгүй байна. Тэгээ энэ дээр нэмээд миний зүгээс юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр энэ чиглэлийг бас сонирхоод тийм ээ мэрэгжлээ гэж болгож байгаа та бүхэн залуусыг бол яг энэ дээр чинь анхаарлыг чинь төвлөрүүлж цаг нар тийм ээ зарж ингэж ажилуулахыг бол маш хүсэж байна. Тэгэхээр энэ дээр бол хийгээд үзэх хэрэгтэй. Энэ бол одоо энэ дээр ерөөсөө шантарч болохгүй. Энэ болгоныг өшөө сайжруул. Одоо бусад төр хийцүүдийг энэ шүүгчдэрийн хилээд байгаа зүйлүүдийг энтэй төстэй хийцүүдтэй байнга харьцуултгий. Энэ бол ерөнхий зөвөр өөрийнхөө санааг л хийсэн болохоос харьцуулт юм дээрээс огт байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тим маягаар бүтээлээ өгсөө хөгжүүлээд магадгүй энэ 2016 оны залуу зохион бүтээгч бол цаг бол богинохон байгаа. Тийм учраас хөндлөнгийн шүүгчдэрийн хилж байгаатай ажил хит их өргөн байж хүчээд харамдуулж байгаа тодорхой нэг зүйлийг тийм ээ гүйцэтгэл өндөртөөгөр байлгахаар хөгжүүлэлт хийх юм бол тэр олон үйлдэхгүй нэг үйлдэлээрээ ч гэсэн та бүхэн энэ пад буюу энэ тракторын хэрэглээг нэгээр нэмэх хүмүүст одоо шууд ажиллах ажил хөдөлмөр хөгжсөн тийм шийдлийг бол бүрэн бий болгож чадна гэж үзэж байна л да. Тийм учраас надад бол яг одоо хийж байгаа шийдлүүд бол ерөөсөө тэнцсэн зүйл байхгүй нь та бүхэн залуусын эр зориг сонирхол тэмүүлэл түүнийг дэмжиж өшөө энийг хийгээд үзэхэд та нарт маш их юм үлдэх учраас би юу цааш нь хийлгээд үзэх саналтай байна. Нэг ногоон гэрэл. Тэгээ та хоёрд бол нэг давуу тал байна төрөн чойс хөрөн бошгогч хэлдэг. Та хоёр програм дээр оролцсон учраас энэ богинохоо хугацаанд нөгөө гараараа хийж дахин олон хувилбар хийж турших биш. Яг програм дээр туршаад симуляцийг хийгээд болохгүй дараагийн хувилбарыг хийгээд турших тэр л юугаа сайн барьж явахгүй бол хугацаанд амжихгүй болох үе тий. Тэгэхээр тэр боломжоо сайн ашиглаарай. Баяр хүргэе. Цаг жахлан шүүгчийн гэрэл. Энэ яг ийм одоо манад зарагдж байгаа ийм жижиг фермийн трактор дээр хийцэн төлөвлөд бол зөндөө маш олон төлөвлөд байгаа. Одоо нэмээд жижиг фермд зориулаад хийсэн төлөв зөндөө хийж байгаа. Ямар ч байсан одоо хийгч байгаа юм дээр төлөвлөрөөд нэг юм уу хоёр төлөвийг л яг төгс хийгээд байгаа. Түүл гэж юу хэлээд байна? Одоо энэ дээр нэмж байгаа нэмэлт багцнуудаа гэлээд байгаа байхгүй. Одоо бол та нар ачигч болох тоноглол үрдэг байж болно. Тоноглол ш нэмэлт тоноглолууд гэсэн үг шүү дээ. Тэгээд өвс авчигч байж тий. Тэр янз янз биш шүү. Заавчгад ороос нь ингэгч биш. Хоёр талаас нь авчдаг юмчдаг. Энэ түүл хийц зөндөө байж байна. Тэгэхээр цаг огнохоо учраас яг тэр зургуудаа сайхан гаргаад тэгээд хийгээд үз. Энэ бол ингээд гэрэл. За баярлалаа. Хоёрдугаар шатны трактор болох нь шүү дээ. Та нарын гараад трактор тохиолдцгаая. За эхнийхээ шатанд ороод тэнцээд гараад ирлээ. Сэтгэл маш их өндөр байна. Шүүгчд маань ерөнхийдөө бол битүүрийн мэрэгжил талаас, механик талаас нь илүү их шийдэл тэр талаас нь илүү их харж өгч байна. Нэгдүгээр шатанд тэнцчихсэн юм чи одоо хоёрдугаар шатанд шантарлгүй хийн бүх юм.
шүүгчд болохоор инженер талын сэтгэлгээтэй болохоор сурж байгаа болохоор дэмжиж илээ. Шүүмжүүлж бас хэлж илээ. Шүүмжүүлэлтүүд энэ авч хэлсэн. Шатгах шинээрээ бүгдийг хийнэ. Өнөөдрийн дугаарт Тэг 7% дугаартай ган зоригийн бичиг хэргийн робот хийх санаа шүүгчдээс дэмжлэг авч чадаагүй. Харин Тэг 6% дугаартай Ганбатын ундаг дугуйн эргэлтээр гар утас зэниглэх санаа, Тэг 4% дугаартай инх бэлгүүний шанагт ажигч шин санаа тус 2 дугаар шатанд өрсөлдөхөөр үлдлээ.